Ногоон Тууз Эко аянд 3,000 гаруй иргэн оролцож байгаль орчинд ээлтэй ажил хийлээ. Тэд энэ хүрээнд туулгалын иргэд дагуу 8 газарт ажиллаж 8 тонн хог хаягдл цэвэрлсэн байна. Мөн өнөөдөр Зайсангийн Бурхан багшийн цогцлборт 80 гаруй мод тарьсан. Тэдний онцлохыг хүссэн зүйл нь хүмүүс тарьсан модоо эргээд арчиж тордож ургуулах нь хамгийн чухал гэж байсан юм. Амралтын өнөөдөр залуу санаачлан цэвэрлэгээ хийж мод тарьж гол усаа цэвэрлсэн тухай цовруул сурвалжилгаа хүргэе. Иргэд мод тарих аянд идэвхтэй нэгддэг болсон. Гэвч тарьсан модоо дараа нь арчлахгүй байх тохиолдол их. Улмаар нөгөө мод нь 1 жилийн ч насгүй өгөж байгааг цагийн үр дээр онцолж байсан. Тэгвэл өнөөдөр Бурхан багшийн цогцлборт улаас хайлаас шар хуйлсын зулцсан мод суулгасан иргэд тарьсан модоо дараа нь эргэж тойрж арчилж ургуулна гэж байлаа. Учир нь тэдэнд Ногоон Тууз Эко аяныг санаачлагчид энэ талаар сургалт хийжээ. Манайхын нөөрх учраас ирж арчилна. Тийм учраас хүүхдтэйгээ хамт найзтайгаа ирж тарьж байгаа. Одоо бид тэдний такси модыг дараачийн биднийг хойчин үед болох бяцхан дүүнэг маань ч гэсэн арчлаад, хамгаалаад, илүү ихийг тариад, ургуулад ногоон байгууламжтай болоосаа гэж хүсэж байна. Өмнө бас тэржсэн болохоор асарлага хүчлэгийн сайн мэддэг. Чи хэдэн удаа ингэж мод тарьж байна? Одоо ингээ 3 дахь. Одоо хэдэн сантиметр ухтай? Одоо 240 см ухдаг. Мод тарихад одоо хэр удаж? Ухад 10-аас 20 минут зацуулдаг л та. Одоо мод тарилаа гэхэд одоо бид нэр агаар цэвэршээд одоо эрүүл амьдрах орчин бүрт яваал гэсэн. Дэлхийн байгаль хамгаалах сан Ногоон Тууз Эко аяныг санаачилжээ. Тэд байгууллага аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй ажил хийх уриалга хүргэж шилжээ явах замд гардуулсан байна. Цаашид цомыг нийслэл орон нутгийн байгууллага аж ахуйн нэгжид шилжүүлж аяныг үргэлжлүүлнэ гэж байлаа. Олон нийтийн саналаар бол энэ аян маань хязгаарч төгсөхгүй юм шиг байна. Хамгийн сайн оролцсон 3 байгууллагыг шалгаруулад тэгээд бүх одоо аянд оролцсон хүмүүстээ модныхоо суулгацыг өгөөд тэгээд ингээд модоо суулгаж байна. Монголын үндэсний радиогийн уран бүтээлчид энэ аянд нэгдсэн юм. Ингэснээр байгаль орчноо хайрлан хамгаалж, цэвэр цэмцгэр байлгаснаар бидэнд ямар ач холбогдолтой болохыг олон нийтэд сурталчилж, дуу хоолойнд болж ажиллажээ. Тийм ч учраас 3,000 хүнийг Ногоон Тууз аянд хамруулж чадсан гэж байлаа. Энэ аянд нэгдсэн олон одоо эко клубын хүүхдүүд тэгээд энэ оюутан залуучуудын төгс санаачлага эргээд аав ээжүүдтэй томчуудад төр захиргааны байгууллагуудад илүү одоо үлгэр дуурайл болох үйс нөлөө үзүүлэх үс ийм сайхан өргөн хүрээнд хэрэгжих байхаа цаашаа ингээд дамжих байхаа л гэж бодож байна. Бид өнөөдөр уул ус, голоо, цэвэр цэмцгэр байлгаснаар өөртөөхөө эрүүл сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм а. Тиймээс аяныг санаачлагчид иргэд аж ахуйн нэгжийг байгаль орчноо хайрлан хамгаалах улсад хувь нэмрээ оруулахыг